чихийн ингээд өөлөөд ингээд мөлгөр болгоцсон. Тэгэл тэрнээс ашигласан холгор хөрөн гэдэг нэртэй болсон юм да. Тэгэл ачаадаа хэлээд миний холгор хөрнийг уюулаа явахгүй юу да гэж гэрүүгээ гүйсэн байхгүй юу. Тэгэл тэрнээс яригдал тэгээд тэр гортлог тасарсан да тийм. Шалцгай шовоцогдаад одоо ямар юм одоо яадаг юм л да урчин одоо нохойдэр хуцсан одоо янцаас нь одоо чигтэртэй мөр байна уу тэргээл яагаачгүй байсустай да гэж яриад яжсэн ачаамаа яхавтай тэрийг дуулсан хүн чинь тэгэл бас хуцсан өмсөд явсан. Манай ачаа нэг л ачаа сэрхийгээл явцсан гэлтэй холгор хөрөн чинь хүрээд ирсэн юм шиг байна шүү. Тэгэл хөрх юм тэгэл эцсийн хүчээ шахчихлаа. Тэгэл тэнд ирсэн байна л даа. 5,000 бээрийн холыг туусан зам нь 5 сая нутаг усных нь дуудлага байжээ. Эх орон ижил сүргээ зүрхэндээ тээж ирсэн эрэмгийн шандаст хүлэг холгор хүрэн азарганы түүхийн жимээр аялцгаая. ICMN Баяр наадмынхаа тусгай дугаарт Вьетнамаас Монгол руу гүйж ирсэн холгор хүрэн азарганы эзэн хамгаатай ярилцаж түүхийн шаргал хуудсыг сөглөө. За хоёулаа юуны төрөнд одоо Вьетнамаас гүйж ирсэн таны холгор хүрэн азарганы түүхийн талаар яриагаа эхлүүлээ. Ер нь холгор хүрэн гэдэг нэр яагаад өгсөн болоо гэдэг талаар та ярьж өгөөч. Манай нутагт нэг жаахан хавар эртхэн байсан. Эрттэйгээ цас хандраагүй байхад ундаглаад бүр хөлдөөс болцоо шахаад тэгээд манай наагсах бижит гэдэг хүн хээр ундаглаад одоо ээж нь эхэн ундраад агаад сахиа сууж ясныг авчираад тэгээд гэртээ одоо орж баргал гисгэж шахуун болоод одоо том гэрэн зайчлаад тэгээд баг гэртээ хамаг юм оруулаад тэгээд ундраа одоо өрхөө дэвсэж баруун талаас суллаа тэгээд ээж маань хүлээж аваад мотоо цаас гэж байдаг штэ нэг тэгээд энэ маань одоо юм шиг одоо амьсгалж яанаггүй юу гэж ингэж өнөрт амьсгалын байхгүй гэл энэ тэнд ингээ дараал за ямар ч байсан ам байна одоо ямар ч байсан үзэн гээл одоо хүлэн хар цайтай хонд жаахан нэрмэл арих тэгээд ээж маань илдэг одоо өвс ургамал одоо малын эмчнэрээс илдэг авта тэр бүгдийг одоо өгөж биднийг одоо цас авчирч одоо туурайнуудын бүгдийг одоо илүүлдэг цасаар ирүүлээд тэгэл бүх амаараа одоо юм цутгаж өгсөөр байгаа л тэгэл нэг ам оруулаад ээжийг энэ галуургийг хөхүүлээд тэгээд одоо их л ажиллагаа болсон доо тэгээ чихэн хөлдөөд усгаажаад байснаас үлдээ нөгөө чихэн харлаад орчин үеийнхээр яривал некроз одоо өгчл өгч байгаа юм л да тэгээд тэр бас хортой шүү дээ тэгээд тэргээр талдар малдар орно. Тэгээд ээж маань үйлийнхээ цэвэр сайхан хайчиг одоо усанд бусалгаа дараа нь зуухан дээрээ халаагаа тэгээд чихийг ингээд өөлөөд ингээд мөлгөр болгоцсон. Тэгээд хөрхи чихэн идгэрээ тэгээд тэрнээс ашигласан холгор хөрөн гэдэг нэртэй болсон юм да тий. Би одоо ерөөсөө гэртээ хөрөгчгүй, борогчгүй нэг тийм хөөрхөн хээр мөр одоо айл майлаар орохтой ундаг тийм гурван алдуутай л байсан. Тэгээд тэр холгор хөрний ээжийг одоо хэдийд юугаар төгсөн юм бэ мэдэхгүй. Тэгээд хөрөгчгүй одоо ламын хөрөгчгүй л гэж ярьдаг байсан. Тэгээд тэрнээс гарсан ундаг уучраас л одоо надад хамаатай болж байгаа юм л да тий. 1961 онд дайан гараад одоо Америк Вьетнамын дайан болоод тэгээд одоо социалист орнууд бие биендээ тусалдаг. Тэгээд туслахаараа одоо тэгээ бас л тэгээ мөр атуруугаа явдаг. Тэгээд одоо нэг агт гэд нэг айхтар юмд уйдгийг штэ тэнцүүлэх гэж одоо гадна байдлын чиг хэмжиж үзэн дотор байдлын одоо малин гэж нэг тийм нүдэнд тусаадаг юм. Тэгээд тэр тэнцэж байж одоо тэр хар газар руу явдаг тийм байсан. Тэгээд тэр жилээрээс марнууд нь тэнцэдгүй. Бүгдээр одоо хасагдаад байдаг. Тэгээд нөгөө тэр ачаа маань нэг жаахан сэтгэл нэвгүй болохоор нэг өндөрхөн газар очиж суучдгийг. Тэгээд байжсахгүй ачаа маань яасан бол та яасан гэсэн чинь одоо нэг хэдэн мордон агтан тэнцдэггүй. Одоо чиний холгор хөрнөл азаргал одоо үлдлээ. Тэгээд яаж сэрийг уйхад дээ одоо тэгээ яадаг юм байгаа одоо нам засгийн даалгаврыг биелүүлээгүй гээд одоо бас хэлэм одоо болох л байх та гэж ярихгүй юу. Тэгээд би ч фил хол хийгээл тэгээ яадаг ч юм бэл ажгаа одоо бас тэгэж
хэсгийн төлөөлөгч дуудагдаад л одоо тэгээд ялцсан авах ч юм уу яах ч юм бодоод тэгээд ажааруугаа очлоо доо. Тэгээд яхан сүүлдөө салхитаас минийх удаар нь яах хайр л гэж. Тэгээд ажаадаа хэлээд миний хоолгор хөрнийг уюулаа явахгүй юу даа гэж гэрүүгээ гүйсэн байхгүй юу. Тэгээд тэрнээс яригдаад тэгээд тэр хоолгор хөрөн азрыг ахтанд уйсий. Тэгээд халуур хөрөн азраг маань тэнцээд одоо тэгээд явах болж байгаа юм да. Тэр Хулгар хүрэн азаргаа одоо агтанд өгөө гэдэг шийдвэрийг гаргаж байхад та хэдэн настай байв? Тухайн үедээс танд ямар мэдрэмж төрж исэн бол? Одоо тэгэхэд чинь би бас нэгэн аваа болцсон 7 дугаар ангиа төгссөн юм шиг байгаамаа. Тий. Яахын аргагүй л мэдрэмж төрөлгүй яах вэ? Өөрхийн ганц одоо хайрлаж, халамжилж одоо тэгэж өхөөрдөж өсгсөн болохоор тэгэж хайрлаж яахгүй юу да тэрнээс биш одоо тэр ийм одоо шандастай хөлөг болж байгаа байл гэж мэдэхгүй тэгэл нэг хайрлаж өсгсөн болохоор одоо өөр юм гисэн утгаараа одоо ер нь их л хэцүү байсан да. Тэгээд агтны газар гэж тэр саажийн фермдээс нэлээд баруун хойшоогоо байсан төв байхгүй юу. Тэгээд тэр олон мордын чинь тэнд одоо уяа татсан тэрнээс нь одоо уйж тэр шалгаруулж одоо буцааж тэгж гэдэг байдаг. Тэгээд тэнцтэй гэхээр нь одоо би тэхгүй юу. Би ажаатайгаа явж одоо хулгар хөрөн газаргаа гаргаж өгөхүүдээ гэсэхгүй юу. Тэгээ болдгоо маихөө тэр чинь тусгай тэр агт чинь гэж одоо тэр манай нутгаас арслан дугаар гэж хүн одоо бас улсуудтайгаа нийлээ тэгээ тэр нэр одоо тэр захих газарт нь хүргэж өгдөг юм аа гэж хэлсэн. Тэр дугаар гэдэг хүнийг бас явхаас өмнө оруулж тэр морзарыг захиж бас нэг аяг цаа уулгаж 15 төгрөг өгч ингэж явуулж ирсэн юм аа. Налахын баруун талд хонхрын өртөө гэж байгаа юм. Одоо богооны өртөө. Тэнд авчиж тушаа тэгээд тэр цэргүү түлэн аваад тэгээд тэр одоо хятад руу явдгийг болоо да гэж би бас мэдэхгүй л дээ минийхөө тэр үед тэгээд ачуулаад явдгийг тэгээд ажимаа яах вэ тэгээд манайг уран муутайхан нэг хазар нахта аваад тэр дээл сүүлнээс нь бас нэг тогийг мэдрийг аваад тэгээд ирчээсэн да. За сайн гөрөө сайн явбо гэж асуухаар сайн тэгээ ер нь морь захалж яваад байсан хөр газар захалж яваад 2 ч удаа гүйх гэж оролцсон. Тэгээд тэр цэргүүдэд хэлээд атайхан байлгаж байгаа тэгээ тушаачлаа гэж иржээсэн. Азар их одоо амтгийн болоо одоо буцаачих байхаа гэж их бодож байсан л да бас тэгдэм. Тэгээ тэр үед бас эцэг балыг авч бас тийм шаардлагатай байсан байлээ л дээ. Тэгээд гортлог тасарсан да тий. Хайрлаж өсгсөн болгоор хүрэн чамайгаа агтанд явуулах шийдвэр амаргүй байсныг ойлгоорой. Ахин уулзах аштын эрүүл бодож сүүн цацал өргөе. Их орон ижил сүргээ зүрхэндээ тээж яваарай хүлэгнэ. Тэгээд яг манайх төлжин дөрвөлжин гэдэг газар байдгийг нэг сайхан газар би намарж идэгч хаварж идэгч заримдаа өвлж идэгч байсан. Тэгжсэн нэг одоо намарда одоо сургууль эхлээгүй л байсан. Тэгээд яг манайх тэнд имэжийн тэгээ тэр нах сахнартайгаа нэг ер нь салахгүй дээ тэгэл яваад. Тэгээд нэг өглөө боссон ээж маань яг хамгийн эртэл босно. Жандангаа хөөлөд орж ирээд тэгэхгүй юу энэ өхрийн хотны хойныг бараа мал ирээл өгчтэй шаазгай шовоцоглаад одоо ямар юм одоо яадгийн бил да урчин одоо хойдор хоцсон одоо янцгаас нь одоо чигтэртэй мөр байна уу тэргээл ягаачгүй байх ёстой да гэж яриад явжсэн ачаамаа яхавтай тэрийг дуулсан хүн чинь тэгэл бас хуцсан өмсөөл явсан. Тэгээд явсан чинь тэр хатны хойнд яг шоо мөө цогдаад нэг бараа юм байж л дээ. Тэгээ болгоомжлоод нэг чулуу ч юм уу, аргал ч юм уу, хамаалч юм аа тэр юунуудыг шоонуудыг үргэх гээд гэдэг юм уу, чөөш гэдэг юм уу доо гараад чулууд ч лээ. Тэгсэн чинь нэг одоо нэг эргэж харсан гинэ. Тэгтэн малаажаа нэг л хачин сэр хийгээл явцсан гин л дээ. Чүүлээгээд тэгэл нэг мэдсэн очсон чинь дэрэгд нь очиад
өрхийн барайд үтсэн чинь одоо яа харахгүй юм байж гэнтэй. Тэгэхээр начамад одоо бүр баламгтаад одоо харих чицүү одоо яатын бил одоо шоо нотчата нотамын гэмтэчхүйтэйгээ жааж манай их чарин өрхөө татаж явсан гинэ. Тэгээд өрхөө татаж явахаар дуудсан чинь ашгүй хүрээ далсан чинь хүрээд ирж гинэ. Хүрээд ирэхээр нь цаашинд байж шоо мөргээд би нэг хараад ирээ гэдгсэн. Тэгээд орж ирээд л хөөе хүүхдүүд нь босоор нэг холгор хүрэн чинь хүрээд ирсэн юм шиг байна шүү. Гэсэн чинь л одоо бид нэр одоо Sweden мэдэл оста нэг хөлтөн хөлдөж хөлгүй нь үлгсэн юм шиг болцоогоо тэгэл ачаабаа ээжигээс нэг хадаггүй жавал тэгээд манай ээж ерөөсө тоогчгүй юу юм яриад байгаа юм дээ. Сайн харж байсан юм олон жил болж байгаа чинь юу гэж ирчээ гэж хэлж гинэ. Тэгээд нэг хадаг гаргаж өгөөл тэгээд очоод нэг их чиг явуулаад өөрөө тэр бид нар жаа хойноос нуурцуурал тэгээд та нар цаашаа бай одоо ямар ч одоо өвчин зовлонтой хаанаас ч ирж байгаа мөлий гэд ойртуудаагүй ээж бас гарахад гэжсэн хамаагүй очиж болохгүй шүү салхитын дээр одоо битгий ороорой одоо гэж хэлж ажаамалдаг хадагтай лоцолдол одоо нуурамын арчаал хамар мамарил цэвэрлээд байгаа мó да. Тэгжсэн тэгэл хөрхи гэрвгал хараад ээжиг л ирэх л гэж бодоод байх шиг байл л да. Тэгээд хэлээд хоёр нагцахтаа очиж хилээ. Ингээд тэгээд хоёр нагцах маань хөглөө эрт юм чинь удаж илээ. Тэгээд нэг томах нагцах маань жаахан танхайд өгнө л дээ. Тэр жахарх очдаг амтг хүнтэй дутаг зөрөөлн. Тэгээд ахтаа бити дими яриад та нар ямар шоушгч гэдэг бахиралтаад гарцгаа энэ төргээ загна. Тэг чинь нэг базар ах маань нэг жаахан тийм хэл муутай дүүли тэг ухаантай хүн байдаг юм да тэрэндээ хэлсэн чинь ойлгож байна. Тэгээд босоод хөрх юм бүр сайхан хувцлаад хотго мутгаа зүг айлмалгаа талгаагаа өмсөөл. Тэгээд бидний дагаад ирсэн тэгээд гайхалах шиг байна. Тэгээд нэг хутгаа суглаад нэг яалаа үгүй чи ахчих юм бол та сүүлийн тэг сүүлэнд нэг имэрээд л байснаа нэг утас юм гаргаад ирлээ. Тэгсэн чинь хөрхи толгоос ихсрээд л байлдаа. Тэгээд тэр тамга нь бол яг хөө тэр нэг зөв талдаа байсан юм шиг байгаа. Тэгээд тэр зөв буруу талд нэг юу нэ хилийн одоо өргөс торны тийм атгсан гарт багтахаар тийм өргөс торыг гээд наал бүр шигдсэн. Тэгээ тэр талаараа хөвтэйгүй тэр тамхтай талаараа хөвтсөн юм шиг байгаа. Тэгээ базар ах маань тэрнийг гаргаал тэгээд толгоос ихсрээд ажаад үзүүлээд л тэгээд л мэжид ах чиг бас өөрхий төсөлгүй ирж явах шиг байна. Тэгэж бач ирж байна. Хөвөнтэй суудаг юу арчсан тахлыг өргөдөг моттайгаал ирж байна. Тэгээд базар ах тэрийг үзүүллээ тэд нэр тэгээд нэг явахт нэг юм болгоор гэж нэг хоров чийдэг нэг бүх арьс байдаг шүү дээ. Тэргээр юм хоров шиг юм хийгээд хоровчиг урт хоровчиг юм хийгээд тэгээд дотор нэг ажаа маань яхавдаа нэг аян замын ерөөлч юм уу одоо нэг тарин энтер бичээ тэгээд тэр базар ахыг одоо шүрмсөөр сайхан ингэж бөхлээ тэгээд сүүлэнд нь зүүчээрэл гэсэн юм байл л да. Одоо хамгаалж байгаа юм бидээ хөрх юм дайнд явж байгаа болохоор бас нэг амнаас нь мэд байгаас тэгээ тэрийн базар ах маань мэдж байгаа тэрийн олоо тэгээд мөн ээж ч одоо жившөрлөө тэгээ ээж маань ирээд галгаар нүрэ таглаад ойл суудсан тэгээд ажаа маань тэгэхгүй за ойлгох цаг олдноо одоо энэ олгор хөргөл яах вэ гэсэн чинь манай мэдж тахаа манай юм чид явъя гэж тэгжэл л да тэгэхээр юу ярьж байгаа юм чи одоо хүний төлөө одоо скиндэлэл шитнэ дуудаг одоо бас ахыгаа хүрээ ах гэдэг хүрээ ахыгаа тэгчин дутаад байна уу гэж хэллээ. Гэхдээ яагаад гэдэгс юу яах яах вэ? Тэгээд чи хин нотол чи нотлох юм уу гэж хоёулаа тэгээд ойлгож байгуултай. Тэгэл мэдээд ахыг хэллээ чи анчин хөлтэй олон онохойноо мөрснөхөд дагуулад тэгээд мөчтөхөө нэг дагуулад одоо энэ шиг одоо тэнгэрээс бууж газраас гараад ирсэн юм шиг одоо яхаараа ийм амтан одоо ингэж хөвтөж байдаг юм бэ одоо машины мотоцикл одоо ямар нэгэн мөр зүр байна уу чи яв гэд манай тэнд нэг ойн цагтаа гэт нэг одоогоор бол ой хамгаалагч юм да нэг мундаг хүн байсан юм аа
тэгээд балдангуйчир харуул чамайг анд явж тэгээд хүрээд ирэхүйдээ гэж манай ачаад гэжсэн. Тэгээд ах маань хөл нүцгэн эмээлээ зайдан эмээл байхгүй зайдан морь унаа тэр нохоогоо хөлнөөс уяа тэгээд нэг туураморыг өнөртүүлсэн баха. Тэгээд дагуулаад явлаа да. Тэгээд утсан чгэл хүрээд ирлээ дээ. Гэхдээ ерөөсөө тийм алга донд зам хүрээд энэ лохомоо зогсчод явахгүй байна. Тэгэл хөрх юм тэгэл эцсийн хүчээ шахчихлаа. Тэгэл тэнд ирсэн байл даа. Хэмэндээ ер нь тэр үед бид нар бахардаа одоо ер нь нэлээд жижигхэн л болцсон байсан. Жижигхэн тэгээд тэр юунд нь одоо биеэр нь дүүрэн тийм өргөстэй ургамлууд шигдсэн. Одоо дэл мэднийг баарцгадаад одоо эсвэл бөөрийн гитсэн тийм юм одоо тэр базарх маань одоо хайчлал тэр шивэсийн ингэж бахаар ингэж аваад тэгээд бас юмыг яаж түгээд тусгай тарганы нөхийг томсгоо тэднэрт нь бүх юм хийгээд одоо тэр хатгалж ил байсан л да. Тэгээ бас ямар баримтч болж магадгүй одоо яах чим тэгээд одоо сэхэхгүй бол одоо ясаар одоо ягаал энэ толгойг одоо мөнгө чаргалан тайрханд л одоо тавьж сүүлийн лахаас өөр арга байхгүй дээ гэж ярьж байсан. Тэгээд тэрийг чинь уух гэж ихсэд болсон. Тэгэл аавын маань хадланд явдаг авч явдаг байхныг дээр нь бариад тэгэл нэг холимаа хоёр төхөөрөөд би одоо найрлах гэж байгаа бол удаа гэсэн чинь хөөрхий тэр найрс марсын авсэвс юмсээр бургай бүр гиссэн төмбийцсэн дүүрцсэн. Тэгэл тэр энтрийн язлах эвжлэхэл гэж л хоньяма хоёр төхөөрсөн байлаа л дээ. Тэгэл бидний чинь одоо нэг давны дагоо тэр нэг намар болж байгаа юм чинь одоо дагоо байхгүй тэгээд давны дагоо гэж хайшилж авчруулаад тэр ижийн голоос ус авчруулаад тэр манайд нэг ялт шиг шараа гойдон төмбөн байсан тэрэндээ гэж хийгээл тэгээд хөрхи азар маань ингэж хөвшөөгаараа хамж яснаас үүдээ устай хамт уудаг энэ төр болоод тэгээд одоо хэрэглээг арга байхгүй дээ тэгээд нэг босгосон да тий. Тэр шин манай ээж тэгсэн мэж дахиг одоо чи буутайга анч хүн байна гэд байхныхын этэдэг сахиж хоноо. Одоо ямар учиртай юм одоо ингэж ирнэ гэж одоо баймааргүй юм одоо ёстой нэг хар гараг гэдэг гэж байдгийг гэсэн тэр нь авчраа тавьчих юм уу одоо шин мөр ороо яах чи билээ одоо тэгээд холуулсан. Тэгээд өглөө ээж мөргөө эрт уцгаараа босоод яасан мэж чалга морч алга майхан лурчсан байна гэсэн жажаа морчргүй хордон хувцлаад явсан чинь манай нэг их цай чанж бэлэн цай чанж оруулж ирсэн гэсэн. Тэгээд имижт яасан гэсэн имижт хавраар орж ирээд унтаад өгсөө ацаргын зүгээр гэсэн тэгэж хэлж. Тэгээ атсан чинь хөөрхий майхан нурцсан нэг ацаргын цаашаа явцсан нэг өвс хадалж яана гинэ имижт ахч байхгүй. За тэгээд ерөн сэхэд л жоохон сэхэд л хөөрхий минь мал болсон да. Манай ачаа хэлсэн дээ мэж дахыг одоо чи явуулга байхад нь амьд орсон одоо ингээд ийм болоод явсан хойныг одоо чи аваа чи өөрийнхөө нэрээр нэр нь бол миний хүүдээр байжэг зэтэрлээ тэгээд одоо чи өөрийн болгож аваа гэж яхад бол гэсэн гэж ай би бас тэрийг бас яг үгээр нь сонсоогүй тэгээд би чи 7 дугаарыг техникумд орсон штэ. Тэгээд 100 явчихад ер нь харуулъя да чадвал одоо барий гэж бодоод тэр хоёр хичнээн өдөр ирж байж нэг юм авчирсаа нэг 10 гаруй 20 юм байсан уу да. Тэгсэн чинь бүр арслан заашил болцсон ерөөсөө бүр манай хоёр ах чинь манай цаг чинь бас мундаг том миштэй том чадaltaй тэгээд хоёр талаас нь тэлүүлж уурлаад байх чинь завхраал тэгээд ээж маань тэр хадаас ашгарчгүй жигээ 50 одоо ерөөсөө хэрэггүй болохгүй одоо ерөөсөө деми одоо 50 одоо харлаа боллоо тэгсэн тэгээд нэг 50 шил тэгээд чинь зүгээр суул хатгаалж арслан борсгол алга болоод нөгөө хэдэн адууч гэж бараг зэрлэг адуу шиг болцсон мажаа мань бас нэг тогтоосоо тогтохгүй тэргээрч гаргаа энэгээрч гараад тэгээд тэрнээс би хараагүй дээ. Одоо ерөөсө санаал амарсан. Манай хүү чинь интернетэд нэг хөрөн азархтай чинь төстэй бичээд байна зэргүүд.
Тий. Тэгээд үгүй миний хөө бичээрээ наашин гэсэн чинь би нэг шалгалтаа өгч чад нэг сайн ирээд бичээх яа гэсэн чинь тэгээд дараа нь бичээ. Тэгээд тэр зэргүүд 10-аад одоо юу мэдээлэл бичсэн байсан та нар одоо үзвэл байж л байгаа бах. Тэгээд анхлаж яхад тийм байсан одоо замтаа тийм байсан очоод одоо тэр одоо та нарыг үзэх өртөө дээрээс одоо тэгж зогтаасан одоо бүр нүд салгахгүй хараад байсан байгаа юм. Одоо ерөөсөө нэг сайн амсгаа аваад хоёулаа тэр өндөр юм дээр чинь хараагаал тэгээд хөрөнгө халзан хээр халзан морьтой хамт хоёулаа зогтаагаад алга болсон. За бид бол одоо бүгд найрамдах социалист Вьетнам улсын дам дон гээд өртөөн дээр ирсэн байна. Энэ өртөө бол энэ улсын хамгийн анхны төмөр замын өртөө гэж болж байна. За их сурвалжууд бол хэлж байгаа. Эннээс одоо ийшээ 3 км-ийн зайд бол одоо бүгд найрамдах хятад дад улсын хил байгаа гэж. Тэгэхээр энэ өртөөг би яагаад одоо ирсэн байгаа юм бэ гэхээр 1955-аас 1961 оны хооронд бол манай хоёр орны найрамдалт харилцааны хүрээнд бэлгийн малыг Монголоос Вьетнам улс руу явуулж ирсэн. Тэр бэлгийн мал бол энэ өртөөн дээр ирдэг байсан. 55 он, 1959 он, 1961 он ч гэж зарим их сурвалжууд дээр хэлж байгаа. Тэгэхээр манай монголчуудын дунд яригддаг энэ Вьетнам улсаас их нутг руу үүссэн Монгол адууны тухай ярьдаг. Тэгээ би юу хэлэх гээд байгаа юм гэхээр 1961 он гэж зарим их сурвалжууд ярьж байгаа. Тэр хүрэн алзан азраг буюу зарим хүмүүс бол одоо холгор хүрэн азрагч гэж бичээд идэг. Тэр азраг бол энэ өртөөн дээр 1961 онд буугаад тэгээ энэ өртөөний буусан даруйдаа одоо энэ өртөөний гашааг өндөр гашааг одоо даваад өөр бас нэг ирсэн морь давуулаад за тэгээ энэ өртөөнөөс одоо нутаг зорьсон баг. За тэр үед авчирсан хүмүүс бол морийг нь бол барьж чадсан. Тэгэхдээ хүрээ алзан азрыг бол барьж чадаагүй. Ингээд энэ мод руу оруулаад алдсан гэж ярьдаг. За тэр адуу бол 2 жил гаруй дараа одоо Төв аймгийн Мөнгөн морьт суманд бол одоо ингээ яваад очсон байдгаа гэж ярьж. За тэр адууны эзэн ч одоо Жадамб гэж Төв аймгийн Мөнгөн морьт сумын хүн байж. За Жадамбгаа бол одоо охин Лам гэж охиндоо хүрээ алзан азарга одоо өгсөн байсан бэлгэлсэн. Тийм охиныхын нэр дээр байсан азар гэж. Тэгээд монголчуудын дунд домог мэт яригддаг одоо хүрэн азар бол Вьетнам улсын энэ өртөөнөөс 1961 онд нутаг гүйчээжээ. 2 жил гаруй хугацаа. 2 жил гаруй хугацаа. Тэгээ энэ бол бодит үний юм бэ. Хулгар хүрэн азрагныхын хэлбэр хийцэн ер нь ямар хуу азраг байсан бол та дүрсэлж хэлвэл төрсөн жил ер нь юу та одоо ер нь их толгой томтой дэл сүүл ихтэй тэгээ хөлнүүдний паривгар нөгөө хөлдөж байсан болохоор туурайнууд нь ингээд арай тэмээний тавханаас гайгүй тэгтэл ер нь паривгар тийм чихэн хулгар тэгээд сүүлд манай бич тахал ярьдгийг эхлээд бол ирсэн хоолой ерөнхий хилэн тарцтай ерөөсөө чихтэйхэн хурс харцтай болцсон байна. Тийм байгаагүй юм одоо ийм их актер хилэн тарцтай болцсон байна гэж ярьдаг байсан. Энэ авраг мөнх батад энэ марин тойрволгаас нэг азарга хөрөн азарга өгсөн байсан. Бас хурдан энэ улсууд мэддэг л байлгүй те. Тэгээ ер нь тэрнтэй л их төстэй харагддаг. Тэгээд тэр азаргыг харах гэж манай өвгөн чинь бас манай комиссийн дарга гээд бас тэгээд наадмын үеэрх явдаг байсан. Тэгээд тэдний уян дээр очиж тэр хөрөн азаргыг хардаг. Тэгээд бас ургийг авчиж чадаагүй л байгаа юм да. Тэгээд нэгт бас нэг нууц юм чинь одоо тэгээд нэг сэтгэд нэг тэгэл байд юм байлээ л дээ. Одоо тэгэл эрсэл хойно болоо. Одоо эрсэл хойно болоо гэж бодоод байдгийг. Тэр цэргүүдэд бол их баярлдаг да. Хөрхи тэд нар л одоо өөрийнхөө адуушгил сэтгэл зүрхэндээ тэгэж одоо маллж замдаа маллахаар ерөөсөө тэр хоёр хээр халзан хөрөн газар хоёр хүн амтан адуу мад ойртуулдгүй хажиж хайраад яадаг тэгээд бүр ядахта тижэл өвсөд одоо цонхоор нөхчээсэн ийм сайхан морь одоо азарга ахтанд өгдөг айл байдаг юм багтаа гэж нэг доронтын бүрээ цэрэг хэлээд нэрийг мэдсэн байсан уйлж байсан энэ төр гэж мэдсэн байдгийг тэд нар л одоо их нотлогоо болсон да Мөнгөн морьт сумыг гэж яагаад тэд нар яасан гэвэл тэгээ хүлээж аваад яг дагаж яваад тэгээд тэр вагон солиход тэнд байжгаад тэгээд тэр хараа зүхтайхыг харсан улсууд яг чин үнээр нь хэлсэн дээ тий
Догор гэдэг хүний жилийн дараа ч юм дээ нэг манайд нэг шоу гэж орж ирсэн гэсэн. Тэгээд танай адуу өдөржингөө даглаа гэж хэлсэн гэсэн ээжид. Тэгсэн ээж манайх тэгвэл нэг сайн адуучинтай болох нэ гэж хэлж гин. Тэгсэн чинь үгүй их сони ма нөгөө хөрөн азархтай шин усны тусал шиг адилхан нэг ацарх байна. Намайг ерөөсөө хордуулахгүй их муухай хараад ерөөсөө холдуулахгүй байна. Би нэг чихийг үдчихүү гэсэн чинь тэгээд эргээд ирсэн биш үсттэй гэж гоё хэлсэн гэсэн. Тэгэхээр нээж за догор минь урт хэл хүзүүгээ ороод гэдэг юм ба одоо чи биднээс өөр хүнд хэлж болохгүй шүү. Одоо ингэх юм бол чийж ороогдсон чи одоо эзэмэжинтэй уулзаж одоо ингэж захаас авч ингэж хөргөж өглөө гэдэг ингээд ирсэн хүн чи одоо хөргөж өгсөн юм уу замаас нь зүхтаалгасан юм уу ирээгүй чи бити тийм ярьж явгээд явуулсан гэсэн. Тэгээд тэр мэдээгүй бахтаа хөрх юм одоо зураг мөрөг над байгаа тийх сайхан хүн байсан тий. Цаг зэвүүн байсан учраас одоо хүрэн азаргыг буцаад ижил сүргтээ ирчлээ, эзэндээ ирчлээ гэдгийг нуудаг байж нийгмийн байдаг гэх юм уу да ах トゥ орондоо тусалж байхад тэгээд азар хөрийн дээр бол бас одоо асуудалтай шүү дээ үзэл сурдлын тэгээд бас зөндөө тийм юм байдгийн байлээ бас тэр говь болтойд нэг 2 дугаар парантас бүр хойноос тэр сайхан мөр гүйжирээ тэгээд бас эзэн айгаад дахиад айрамд өгсөн чинь тэр нэг хит гэж баатар олсон юм баа тэр хүний унаа энэ болоод явж байсан энэ гэж бүр түүхэн баримт байдаг тий. Энэ марийг олон жилийн өмнө цэцэг төв гэж байсан шүү дээ. Одоо байдаг байлгүй дээ. Тэгээд энд явж байсан чинь хөрөм морил айгаад яваад байгаа юм л да. Тэгээд ерөөсөө энэс өөр хөрөм морь байхгүй. Тэгээд тэр морийг яг сэтгэлээ хуурч аваад тэгээд тэр чигээрээ хөөтэйгээ гандан гараа тэгээд ламд нэг уучраа хэлээ та энийг нэг 10 найлаад өгөөч зүүдэлж яриад ах юм аа гэсэн чинь тэгээд тэр лам 10 найлж өгөөд тэгээд ажиж хүмүүн тавьчихал байгаа л энэ л дээ цацаараа бол ер нь төстэй байгаа. Тэгтээ ингэж наадам заадамд бол ингэж гөхөлийн тэр нь уйж байгаагүй харин 68 онд гинүүдээ манай нутгийн нэг хөө үгүй наадам тэр 68 онд нэг уйжсэн штэ гэж яриад байдгийг би одоо тэрийг би л өөрөө мэдгүй тэгээд би бас яа тэр тойруулж хөлсөлж байсан гэж ярьдгийг мэдэхгүй би тэр энэ тэрийг нэг яриаг нэг тэгж сонсч байсан болохоор за ямар ч байсан аваад гэртэл байлгаж яа гэж бодоод тэгээд аваад гэртээ байгаа бас харчаад итэ бутага тавиал бас тэгжил хайрлж байдаг юм да. Тэгээд тэр үед ч одоо тэр зургийг авчих тийм аппарат байсангүй мэдээлж байсангүй хөрхөө сэтгэлдээ бодхоос л биш л тийм юм байсангүй дээ. Тэрийг би ундаг наасны эрхлүүлж өссөн болохоор л тэгдэг байх л да. Тэгтээ ер нь нөгөө хувийн холбоо гэдэг шиг нэг энергийн холбоо ер нь хүнд үүсдэг баха. Ямар ер нь эдийг одоо дээлийг хинээс нь хайрл бийг одоо залуугаас нь хайрл гэдэг шүү дээ. Ер нь хайрлж одоо гамнаа тэгж явсан юм бол ер нь нэг тийм одоо ямар холбоо гэдэг юм да. Одоо хүнийг бол хувийн холбоо гэдэг юм байлээ. Одоо малыг бол одоо газрын холбоо гэдэг юм уу. Ямар нэг энергийн холбоо үүсгэл юм байл гэж би боддог шүү дээ. Мэн тийм. Хуурайн төвөргөөн түүхийн хуудас эргүүлдэг. Дэлгийнхэн намира тэнгэрийн салхийг дуулдаг. Монгол адууд авхих тоолонд хямар сэрэгдэг. Мөнх тэнгэрийн хүлэг минь бүх Монголын заяа юм.